сонсогчдод үзэгчтэй айл болгон ад жаргалаар дүүрэн хүүхэд болгон инээд баяслаар бэлгсэн шинэ жилийн энхэн баярын дугаарт маань шижгэнсэн хөөрхөн тамирчид маань хөрөлцөн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэхэд бэлэн болоод байна. Шинэ жилийн баярын тусгай дугаарт маань шижгэр амжилт гаргаж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэх гэж байгаа алдрайхан бяцхан донортой амжилтын дэдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Уралдаж байгаа духууш тавьдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаан дашин тантханан бүжгэлдэг, Азийн бөмбөгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнрийн маань оролцдог манцуутай тамирчин нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож, ялж, ялагдаж яваагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран цэрэ тулсан тамирчид, динж хотойд барилдах бөхчүүд, үзэгслэн гоо монголжингоо охид уйлан дуран үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дурлалыг ихшиглүүлж алтан соёмбот талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Уралдаж байгаа духууш тавьдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаан дашин тантханан бүжгэлдэг, Азийн бөмбөгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнэр маань шинэ жилийн баярын дугаарт маань оролцохоор их орны маань 408 зогсоос хөрөлцөн ирсэн билээ. Ингээд хөөрхөн дүүнэртэй амжилтын дэдийг хүсээрөөё. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авторалийн уралдаанаар эхэлдэг үлээ. Хамгийн түрүүнд бусдыгаа ушуучлаад тамир овогтой гэрэлт туу маань гараанаас гарлаа. Нүдэндээ галтай, нүүрэндээ загтай сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин ертөнцид мэдлээд өрдөө 9 сар өнөөдөр хүрж байгаа. Дэггүй зантай зөвгөөхөө сэргэлэн гэж янзын хөө байлаа. Аав ээжийн ангаахаа алиа зантай хөөрхөн бүлтээхээ. Нуугдад таглаад нуг инeen хурдлан хүүгээд хүчийг үзэх хоббитэй будаатай шүлэнд буцахгүй дуртай дуу маань том дуутай томтгор дарга тэр бомтон маш мундаг захирал компани захирал болноо. За хөөрхөн хүмүүс маань 1-р байранд ирлээ. 2-р байранд маань Базар сад овогтой Намун Дарья охин маань гараанаас гарлаа. Намун Дарья дуу маань 11 сар 20 хоногтод аав ээжийн амин эрдэндээ алиахан зантай намуухан охин доо. Намуна гэж хөртөн дуудалдаг. За тоглож ирэхлэх хоббитэй томчуудын дунд суугаад харинчиг тунчиг хөрхөн бөө халдаг гин шүү дээ. Тарганд үнэхээр дуртай. Өгөөдөл авил идээдэл байдаг гин өхөөрдөм хөөрхөн дөө маань сангийн сайд, эдийн засагч, манлайлагч, лидер бүсгүй болж их хотынхоо хөгжил цэцгэлтэнд энэ бие хувь нэмрээ оруулнаа. За 3-р байранд маань жаргал сайхан авагтай Эрмөн дуу маань гараанаас гарлаа. Эрмөн авраг маань нэрчтэй хүчтэй ихтүүтэй хөрхөн оролцогч байлаа. Энэ л өдөр 10 сар 3 хоногт инхрилэн дуудаг нэрийг нь Бандалаа гинэ. Бандалаа маань бөмбөг цоглуулах үнэхээр их дуртай. Бас тоо бодноо. Хуруугаан дараад л шулганаад нүдэн эргэлдүүлээд л тоо бодно. Ирээдүйд тооны ухааны дэр дэрдэмтэн доктор профессор сангийн сайд болно. Каш, сог, бантан дуртай дүү маань мөн уул уурхайн инженер болж их хотынхоо хөгжил цэцгэлтэнд ихээ хувь нэмрээ оруулнаа гин. За ингээд 4-р байранд маань алтан гэрэл авахтай хөслөн дуу маань гараанаас гарлаа. Царайлаг мэралаг нуруулаг сэргэлэн төрсөн сэтгэр охин сэтгэл татам царайлаг мисгэн олноос онцгой од байла бусдаас буцгаа мис байла 11 сар гарантай алиа зантай аавдан эрхлэх хоббитэй Монгол бүхий л хоолндоо дуртай монголжингоо гэж хөөрдөн дуудулдаг гинэ. Ирээдүйд сэтгүүл сурвалжлагч доктор профессор бүсгүй болно гин.
За ингээд айргийн тав жамбал авахт Рамино охин маань гараанаас гарлаа да. За ингээд Рамино охины эмээ маань манай нэвтрүүлэгт 8 дахь хөөрхөн ач зээгээ уралдуулж хурд хүчин сайж байгаа сайхан эмээ байлаа. Рамино охиныхоо эмээд уртаа наслаараа эмээ минь, удаан жаргаараа эмээ минь, 100 наслаараа эмээ минь, 6-тай таяг дэвшээрээ эмээ минь, аз жаргалтай амьдраарай тандаа аз жаргалын дэдийг хүсэн өрөөж баярлан талархснаа илэрхийлж байна. За ингээд сайхан эмээгийн хөөрхөн оролцогч Рамина өнөөдөр 11 сар хүрч байгаа өхөөртөн дуудаг нэрийг нь амин хайртай Рами гэж өхөөртөн дуудаг гинэ. Рамина охин хотгор газрыг холцортол энгэр газрыг илтлэн бужиглаж ам хуурайгүй шулганаж аяг олохгүй бужиглаж ай явбал бүжиглэж ам хуурайгүй шулганаж ардын дугаа аялуулж уртын дугаа янгалуулах хоббитэй гин шүү дээ. Там бууз тончиг амттай бантан дуртай Рамина охин ирээдүйд алтан гартай бурхан ухаантай эмчтэр болж их хотынхаа хөгжил цэцгэлтэнд их олон барилгыг сөндөрлүүлсэн Монгол улсын гавьяат инженер болно. Рамина охин 5 дугаар байранд ирлээ. За 6 дугаар байранд маань зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа зөөргөө хөөрхөн баян хотоодоо алдаршуулан магтандуудъя. Энэ л хөөрхөн баян хотоодыг Эрдэнэ заяа авахтай бүтэн баяр гинэ. Ээдээ хөөрхөн бүтэн баяр маань энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн оролцогч байла. 7 сар 26 хоногт даргиа бяцхан оролцогч маань энэ л хөөрхөн бүтэн баяр гэж игдүүтэй хөөрхөн баян хотоод маань байла да. Ээж аавын бүтээндээ, эмээ өвөгийн бүтээндээ зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа зөөргөө хөөрхөн баян хотоод дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. Игдүүтэй хөөрхөн баян хотоод маань игчтэйг нь тоглон наадах үнэхээр их дуртай. Түүгээр үгээр аялан түмэн ажлыг амжуулан унган босгон угаа цэвэрлэн оролцохгүй ажил хийхгүй зүйл гэж ондгор бүтээнэ хүүд байхгүй. Бодотол бол бүхий л төрлийн хоолыг бандайтас суугаад түнтэйдэл иддэг дуу маань одоо медалаар грэмэлсэн олимпийн их авраг тамирчин болно. Бүтэн баяр гэж бүндийсэн хөрхөн баян хотоод та баяр хүргье. За хөл хурдтай 4 чангтай 2 дугаар үеийн хөөрхөн дүүнэрийг маань хушуучлаад балар очир авахтай цалгүй хөө маань гараанаас гарлаа. Ёстой л нэр шигээ цогтой хиймартай хөө байла. Нүдэндээ галтай, нүүрэндээ зогтой, дангар алхаатай, далавангийн ундан гөгөө далмөрөөн дарсан гизэгтэй даанчиг сайхан төрсөн хөө байна. 11 сартайч Аз од авхаалт самба бүгд зогцолжээ. Дөөлөм хорвоо гуйртал дуулна. Дархан аврагын цолонд хүрнэ гин шүү мондөг дуу маань 74 өндрийг дамээд суугаад бүхэл махыг бүлтийтэл суугаад божигнуулан идэх дуртай. Ирээдүйд дэлхийд алдарших ирээдүйн их олимпийн аврагаа. 2 дугаар байранд маань бэлбүүн авахтай инхлэн дуу маань гараанаас гарлаа. Өнөөдөр 10 сар хүрч байгаа хөөрдөм сайхан оролцогч байлаа. Жирвээсэн хөмсгтэй жимсэн улаан оруултай чихтэй янзын үзэгслэн гоог маань бабука гэж хөрдөн дууддаг. Таглаамаараа тоглоно. Тунчиг хөөрхөн зүггүйтнэ. Түүгээр үгээр аялна. Түмэн ажилд оролцсон. 6 ахуулаад пооз авна. Зад бүжиглэх үнэхээр дуртай. Амттай сүмс ааруул хоёрт үнэхээр дуртай дуу маань компани захирал тэр бомтон мундаг бизнес вумен болно. За 3 дугаар байранд маань азтай одтай хиймэртэй авхаалчтай самбаатай олноос онцгой бусдаас бузгай хөөрхөн төрсөн хөгжилтэй оролцогч Ганбаатарын Гийлэн дуу маань гараанаас гарч байна да. За ингээд нэг сартаа Гийлэн охин маань амьдралын анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхэлсэн эдэ мундаг оролцогч байлаа. Алагнууд нь тарамалзаад бусдтайгаа уралдаад бузгаа мундаг ирж аванда алагнуудан гүнжээ гэж аав ээж нь хайрлнаа. Алагнуудан охин маань аяг олохгүй бүжиглэж ам хүрээгүй шулганах дуртай. Гомонтой шүлийг сорж байгаад, базаж байгаад, цацаж байгаад өөрөө самард идэх дуртай. Ирээдүйд мундаг балетчин болж дэлхийг тойрон аялаж их Монголынхаа алдрыг алдаршуулан магтуулнаа.
За ингээд 4-р байранд маань Ням гэрэл авахтай төр бэлэгт дуу маань Түнтийтэл бондойтл гараанаас гарлаа. Төмнөөс төгөлдөр олноос онцгой төр бэлэгт дуу маань 11 сар 30 хоногтой. За төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд өргөн дэвшүүлийн хөөрхөн дуу маань уртаанаслаараа удаан жаргаараа хүний сайхан бүхэнтэй уулзраараа уулзаараа хүлгийн сайхан бүхнийг сольж унаараа хүсэл бүхнээ биелүүлээрээ хөөрхөн дүүдэд дэдийг хүсээр ож байна. Бэлэгт гэж хөөртөн дуудалдаг бэлэгт хүмүүс маань хөгжим сонсох хоббитэй Бантан Каш бүхэл маханд үнэхээр их дуртай. Далай даян дархан аврах бүх болон найранд 10 дуутай наадамд 10 даваатай бүх болон гэлэлцэн 4-р байранд ирлээ. За аргийн тавд мөнх заяа авахтай гэрэл дээрээдүүд маань гараанаас гарч байна да. Дөлгөөхөн сантай сэргэлэн хуйлаа. Дэлхийд алдарших ирээдүйн их авраг маань ирж явнаа. За дээлтэй Монголоо ертөнцөд суурай туудах дэндүү сайхан ээжийн хүүдээ. 9 сартайч 9 бусын авьяас бэлэгтэй нэгэн санснаа хийж сарвааснаа авч өөрөө хүснээ хийж өмдөө цартал өргөө гэрээ тойрон мөлхдөг шүү дээ. Өргөө гэртээ хайр цэцруулж яадаг өхөөрдөм хөөрхөн бяцхан оролцогч маань идэх дуртай хоолнд Бантан хоббиг гүл бүжиглэх ирээдүйд олондоо хүндтэй од мэд гялалтсан онц мундаг авьяаслаг лидер залуу болно. За 3-р үеийн хөөрхөн дундрыг маань хөшөөжлээд тулга авахтай уярал дуу маань тончиг хөөрхөн гараанаас гарлаа. 11 сар өнөөдөр хүрч байгаа аав ээжийн Папиро аля зантай уяалаа гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Уяалаа охин маань хүүхэлдэйн кино үзээд хот инээнэ. Хөөрхөн гихчин инээгээд поз авахуулаад 6 автаг гин шүү. За ингээ Бантан жимсний нугш зотон дуртай дуу маань том дуутай тончиг мундаг цахирал доктор профессор эмч бүсгүй болно. За 2-р байранд маань ган түшиг авахтай гобилэг дуу маань гараанаас гарлаа да. За үнэхээр цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн гобилэг 11 сар 28 хоногтой гинэ. Хөөрхөн гобилгийг маань окора гэж хөөртөнд дуудалдаг. Царайлаг мэралаг нуруулаг тэнгэрлэг хиймэрлэг оролцогч маань дуулж бүжиглэх хоббитэй. Дургүй хөрвөл харин хүнийг өндөр дуугаар загнадаг дэндүү мундаг боосхон охин гин шүү дээ. Бантан ааруул амттай бүхий л төрлийн жимсэн дуртай. Хөөрхөн дуу маань ардын дуугаа аялсан, урдын дуугаа уянгалуулсан төмөн олондоо хүндлэгдсэн тунчиг мундаг төрдөн алдартай Монгол улсын гавьяач жүжигчин болно. За 3-р байранд маань ариун болд авахтай эрхэс дуу маань орж ирж байна. Нүдэндээ галтай, нүүрэндээ цагтай эрхэс дуу маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн хайр булаан оролцогчдын маань нэг байлаа. ертөнцөд мэдлээд 9 сар 12 хонож байгаа. Эрхэнэ, эрхсэ гэж хөөртөнд дуудалдаг. Сайхан төрсөн хөөрхөн хөө маань машинаар тоглох дуртай. Маасетл нэгээд машин цугаад тавхих хоббитэй. Аавынхаа машинд суугаад аавынхаа машины өрөөлийг мушгаад ээжийнхээ өвөр дээр суугаад гуруула алтан шар замаа дуулаад аялгуулн давхих дуртай да. За Бантан дахианы маханд үнэхээр дуртай дуу маань төрдөө хэрэгтэй төмөн олондоо хүндлэгдсэн мундаг ерөнхийлөгч болно. За 4-р байранд маань Батбаяр авахтай уярал дуу маань гараанаас гарч байна да. За сайхан төрсөн хөөрхөн охин Монголжинго мисс маань уярал маань илаа. Өнөөдөр төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн гуралдаанд амжилтаа оролцож байгаа уярал охиндоо төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нөргөн дэвшүүлье. Уртаа наслаараа дүүмэн удаан жаргаараа дүүмэн хүний сайн бүхэнтэй уулзаараа очраараа дүүмэн хүлгийн сайхан бүхнийг сольж унаарай, идлээрээ дүүмэнэ. Хүсэл бүхнээ биелүүлээрээ санснаа аваарэ, сарваасандаа хүрээрээ. Хүсэл бүхнээ биелүүлээрээ хөөрхөн дүүдэд төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нөргөн дэвшүүлж байна. Уяалаа гэж хөөртөнд дуудалдаг бүжиглэж жүжиглэх хоббитэй дуу маань идэх дуртай хоолн наагицсан дуртай гинэ. Ирээдүйд алтан гургалд ашиг дуучин ард олондоо хүндлэгдсэн ардын профессор доктор эмч бүсгүй болно. За ингээд дайргийн тавд инх эрдэнэ авахтай амингоо дуу маань орж ирж байна. Хаанаас нь чарсан хайр хүрм халахын сайхан үзэгслэн гомистэй 10 сар 22 хоногтой аами гэж хөөртөнд дуудалдаг. За сэргэлэн төрсөн хөөрхөн аами сэтгэл татам царайлаг мисхэн. За мөөмдөх маш дуртай. Ээжийнхээ нүдрөө ширтээд нэг гараараа нөгөө мөөмөө бариад хөлөө хөдөлгөөд л мөөмдөх хөөрхөн охины жаргал шүү дээ. Бас бүжиглэх авьяастай. Гурилтай шул Бантан тарганд үнэхээр их дуртай дуу маань Монгол улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болж төр улсаа төвшдгөн төмөн олон амар амгалан жаргуулнаа.
4-р үеийн хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад ихэр хоёр баатруудын маань нэг ижил хоёр шуухаануудын маань нэг олноос онцгой бусдаас бузгай сэргэлэн дорсон сээтгэр хоёр тамирчны маань сэтгэл татам хөөрхөн оролцогч хатан хан давагтай Баттүр дөө маань орж ирж байна да. За ёстой л нүдэндээ галтай нүүрэндээ загтай сэргэлэн дорсон сээтгэр хоёр ихэр байлаа. За ингээд хоёр ихрийн маань нэг хөөрхөн хүү бол нэг нас 22 хоногтой бархуу гэж хөөртөнд дуудалдгаа хурдлан хүүхдөртэй. За ястаг өргөө гэртээ хайр цацруулаад л хөөрхөн ихрүүд маань уралдаж давхин манежтайгаа гүйж давхин оролцохгүй ажил хийхгүй зүйлгүй андгар ихрүүд орчлон ертөнцтэй танилцаад өдөржин завгүй өмдөө цаартал мөлхдөг гин шүү дээ. Бантанд үнэхээр дуртай. Бүхэл махнаас л хизээж боцдгоо гин шүү. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгсэн цэмцгэрхэн басан авраг далаа дайн дархан авраг болно хөөрхөн маань 1-р байранд ирлээ. 2-р байранд маань Нямбаяр авагтай Тэмүүжин авраг маань орж ирж байна. За Тэмүүжин авраг маань хөл хөнгөн 4 чанга хөөртэй баяртай яста хөөрхөн гिचэн тавьж аванда 11 сар 24 хоногтой даанд олон найзтайгаа ан маань хүчээ үзээд алтан медаль гэртээ зөөсөн авийн мондог хөг Тэмүүха гэж хөөртөнд дуудалдаг гинэ. Хөөрхөн Тэмүүха тоглох дуртай хүндийг өргөж хүчийг үзэлж барилдаж ноцолдох бас хоббитэй гин шүү. Будаатай хуурганаас хизээч боцдгоо гинэ. Бомбайд түнтэд л идэх дуртай. Алтан гартай бурхан ухаантай инженер ард олондоо хүндлэгдсэн авраг бүх болно. За ингээд 3-р байранд маань Наранбаатар авагтай Амин гүнж дүү маань ороод ирлээ. Наранбаатарын амин гүнжээ 1 нас 1 сартай олдоос онцгой бусдаас бузгай цэгцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн гүнжийг маань аав ээжийн хайрын бурхан алиа зэнтэй хөөрхөн гүнж гэж хөөртөнд дуудалдаг. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алаг нүдэн тармалцсан алиа бяцхан оролцогч маань үсээ 2 боосон хөөрдөм хөөрхөн монголжинго мис байла. Үсээ 2 боосон алаг нүдтэй монголжинго мис маань аялбуулан дуулаад ая бол бүжиглээд олон хүн урдаа суулгаж авьяасан үзүүлээд алга ташуулан нэжигнүүлэх дуртай. Бантан бууз бананан дуртай дөө маань төрдөө хүндлэгдсэн төмөндөөн алдартай тончиг мундаг эмч болно. За 4-р байранд маань Магсар Жав авагтай Чамин Эрдэнэ дөө маань гараанаас гарлаа. Цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн үжим минь ээ. Үлгэрт гардаг дагинхан минь ээ. Үзэгслэн гоо нархан минь ээ. Хобби олон гин ажил болгонд оролцдог ачтай буянтай охин гин шүү дээ. Хийхгүй ажил оролцохгүй зөөлгөө онц мундаг авьяастан гин шүү дээ. Эддэг хоолнд будаатай хоол ирээдүйд сансар огторгүйг судалсан сансар одон орон судлаач мундаг лидер бүсгүй болно гин. За аргийн 5-д хатан хан давагтай Балдрамаа охин маань орж ирж байна. За ингээд ихэр 2 баатруудын маань нэг ижил 2 шуухаануудын маань нэг хосгүй 2 ихрүүдийн маань нэг хорвоо далдарших баатруудын маань нэг байлаа. Хатан хандын Балдрамаа. За ингээд ихэр 2-ын маань нэг игдүүтэй гэгчин оролцогчийг маань аав ээж нь хайрын бурхан алиа зантай игдүүтэй гүнжихэн минь хатантан минь гэж өргөмжилдэг гинэ. Хайр будаасан хөөрхөн хатантан маань сарайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг охин байлаа. Хурдлан хүүхдөртэй хот инээж нуугдад тоглоод нөг хөхрөх дуртай. Бантанд үнэхээр дуртай. Босон сун идэх хоббитэй. Ирээдүйд бүжигчин, жүжигчин, урлагийн од болон гялалзанхан гялтганах болно. За ингээд энэ жилийн Баян хотод эх жилийн түрүү магнаа төмнөөс төгөлдөр олноос онцгой хөөрхөн оролцогчийг анх 2 авахтай амин хшиг гинэ. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн 2 тамирчны маань нэгдээ 8 сар 28 хоног жагаа намлагхан хөөрхөн амин хшиг дөө маань сүүл мушкад сүрхий хурдлан давхиж аванда. Аами гэж хөөртөнд дуудалдаг. Аами охин бүжиглэн жүжиглэн олон зүйлд оролцдог онц мундаг охин маань шинжил судлах хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан борцог. За хорхог боодогноос бол хижээс боцохгүй. Ирээдүйд Ингрэрэн дүрэн одонтой олимпийн аварга хөнгөн атлетикийн мастер тамирчин болно гэн. Ингээд энэ жилийн Баян хотод эх жилийн түрүү магнаг маань 6-р байранд ирлээ. Хорвоо
Тоогийн хамгийн жахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн түрүүнд бусдыгаа хөшөөжлээд Базар садаа өгтөө Намундарья жаргал сайхны Ирмүү нар маань гараанаас гарч байна. За яста хөөрхөн хоёр тамирчин маань яста хөл гарынхаа хурдыг шавхаад хойно урдаа ороод жийтл мөлхөж явандаа чихтэй хөөрхөн хоёр тамирчин байна да. За Базар садын Намундарья охин маань арай төрүүлээд ороод ирлээ. Алтан медалаар ингрэм билааж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн Авхаалт самбааны од мисс байла. 1-р байранд ирлээ. Түүнтэй яг зэрэгцэн шохоо орж ирж байгаа. Сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам авьяастаг ханхуу шилдгийн шилдэг бужигчин эгдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан ханхуу ирээдүйн сайхан залуу бол жаргал сайхны Ирмөөндөө маань байла. Чавхаатайхан хоёрлаа. 3-р байранд маань Эрдэнэ заяа авахтай Бүтэнбаяр дөө маань орж ирж байна. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн 7 сартай дөргөө хөөрхөн оролцогч бол дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан хүү байла. Царайлаг бяцхан джентльмен цагийг эзлэх ирээдүйн их авраг Бүтэнбаяр маань өндөтл бандайтл 3-р байранд ирлээ. 4-р байранд маань Алтан гэрэл авахтай Хүслэн дөө маань орж ирж байна. Шинэ жилийн баярын энэхэн дугаарт маань шижгээр амжилт гаргаж гайхалтай хөөрхөн ганган мисс гадаад дотоодоор аялаж нэр алдран цэрээд болохоо охноор шалгарсан энэ л хөөрхөн мисс маань игдөөтэй алхалсаар 4-р байранд ороод ирлээ. За айргийн 5-д энэ жилийн Баян хотод эрэг жилийн төрөө магна төмнөөс төгөлдөр алнаас онцгой Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч Тамир авахтай гэрэлт дуу маань инээд алдаад л ирж яван сууж байна да. За ингээд 5-р байрныхаа хөөрхөн Тамирын гэрэлт хүүгээ танилцуулж байна. Шилдгийн шилдэг бужигчин царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг хөөрхөн юндан гогоо сайхан залуу алдрыг авсан. Энэ жилийн Баян хотод эрэг жилийн төрөө магна анд олон найзуудаас айргийн 5-д ирсэн юндан гогоо сайхан залуу маань бол Тамирын гэрэлт хүү маань байла. Шилдгийн шилдэг бужигчин айргийн 5-ын эзэн Юндан гогоо сайхан залуу гэрэлттэй дараа дараахаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. За 6-р байрны маань охин бол Жамблын Грамина охин маань байлаа. Дэндүү хөөрхөн дэгжин мисс дэлхийд алдарших охин Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч дэлхийд алдарших охин Жамблын Грамина дүүдээ дараа дараахаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг Баян хотод өөдөд нөргөн дэвшүүлж байна. За ингээд 6-р байранд Рамина дүү маань үлдсэн. За хөл хурдтай дөрөө чангатай 2-р үеийн дүүнрийг маань хошуужлаад балар очроо өгтөө цэлбүүн дөө маань хөөм мандаг тавхиж байна да хөл хөнгөн дөрөө чанга хөөртэйхэн баяртайхан яста нэг нэр шигэн залбаатай цолгүй хөө байла. Анд олон найзуудыгаа автораалын мөлхөө уралдаанд хошуужилж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж шинэ жилийн баярын дугаарт маш шижгэр амжилт гаргаж алтан медалаар ингрэм билааж авраг ханхуу алдрыг авсан балар очроо өгтөө цэлгүй маань бандайтл 1-р байранд ирлээ. Түүний араас 2-р байранд Ганбаатар өгтөө гийлэн дуу маань орж ирж байна да. Азийн бөмбөлөг сугаалжсан азтай гийлэн одтой гийлэн авхаалчтай сэргэлэн гийлэн маань төмнөөс төгөлдөр онцгой олноос онцгой жиргээсэн хөмтөгтэй жимсэн улаан уралтай чихтэй янзын охин байла. 2-р байранд хад энийгээд ороод ирлээ. 3-р байранд маань бэлгүүн өгтөө инхлэн дуу маань орж ирж байна. За ингээд цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн инхлэн охин маань олон хөөрхөн охтоос маань үзэгслэн мисс өргөмжлийг авсан одтой хиймэртэй оролцогч хүрэл медалийн эзэн байла. 3-р байранд ирлээ. 4-р байранд маань ням гэрэл авахтай төр бэлэгт дуу маань орж ирж байна. Төмнөөс төгөлдөр орлондоос онцгой олон хөөрхөн хөвгүүдээс маань үнэхэрийн хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуу алдрыг авсан сэргэлэн төрсөн сайхан хөө маань 4-р байранд 40 давхад ороод ирлээ. Айргийн 5-д айда мундаг ирж аваа. Алиа бяцхан оролцогчийг мөнх заяа авахтай гэрэлт ирээдөө гинэ. Хамгийн жаахан хамгийн хөөрхөн хайр булаан оролцогчдын маань нэг өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан ханхуу гэрэлт ирээдөө авраг маань айргийн 5-д анeel мундаг ороод ирлээ. Гэрэлт ирээдүүдээ баяр хүргье. За дараагийн хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад хөл хурдтай дөрөө чангатай сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин бол ихэр хоёр баатруудын маань нэг ижил хоёр шувуухануудын маань нэг хатан ханд явахтай Батбар дөө маань орж ирж байна. Яста жирээтэл тавьж авна да.
За ингээд алтан медалаар ингрэмэлж аврах сэргэлэн джентльменээр тодорч амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд бүх найзуудыгаа хөшөөжилсэн азтай одтой авхаалчтай самбатай Эхрийн маань Батүр байлаа. Ингээд шижгэн төл мөлхөлсөөр 1-р байранд ирлээ. 2-р байранд маш шил дараалалтай тавьсан сэргэлэн хөрхөн оролцогч бол Ариун бол давагтай Эрхэс дуу маань байлаа. За эрхэс аварга маань царайлаг мираалаг нуруулаг тэнгэрлэг хямрлаг бондгорхон хөөрхөн бата джентльмен сайхан залуугаар шалгарсан сэргэлэн хөөрхөн хүү байлаа сингэн л тавхад хоёрлаа. За 3-р байранд маань тулга авагтай уярал охин маань гарч байна. Царайлаг мираалаг нуруулаг тэнгэрлэг хямрлаг оролцогч маань хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч байлаа. За Ирэм палаачтай За алаг нуттай хөөрхөн оролцогчийг маань алаг нутан мисэ гэж мисээр тодорсон байгаа аавын мундаг оролцогч байлаа. Тулгын уярлаа. За ингээд аав ээжийн амин эрдэнд алиа зантай хөөрхөн уярл охин маань тожигт алхасаар тунчиг хөөрхөн гурлаа. За ингээд 2-р байранд Ариун Балдын Эрхэс маань зэрэгцэн орж ирж араас нь тулгын уярл маань тачигт алхаад зэрэгцэн гурвалсан байна. Ингээ 2-3 дахь хоёр тамирчин маань хаа нурдаа ороод мундаг явжээ. За ингээд 4-р байранд маань ган душиг авахтай гобилэг дуу маань орж ирж байна. Азийн мөнгөлөг сугалжсан азтай охин одтой охиндоо данайт л алхалж явна. Азийн мөнгөлөг сугалсан одтой оролцогч хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алтан медалийн эзэн авьяаслаг хөөрхөн оролцогч алаг нүдэн гүнж азтан гобилэг маань 4-р байранд данайт л алхаад ирлээ. За айргийн 5-д Ням баяр авахтай Тэмүүжин дуу маань орж ирж байна. Инээд алдан ирж аваа эрлэхэг хөөрхөн цэрэг эрч хүчтэй тамирчин цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо ухаан дүнд хэрэтэн басан аврагын удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнэ маань айргийн 5-д орж ирлээ. Авийн мундаг хүү Ням баярын Тэмүүжин баяр хүргье. За 6-р байранд маань Инх Эрдэнэ авахтай Амингоо дуу маань зүүд найрандаа үнэгчлээ зөөргөө хөөрхөн унтаж байна да. Энэ л хөөрхөн Баян хотоодыг Инх Эрдэнэ Амингоо гинэ. Олон хөөрхөн огтоос маань үзэгслэнгоо царайлаг бяцхан мис алдрыг авсан цагийг эзлэх ирээдүйн их эдийн засаг цангийн сайд зүүд найрандаа үнэгчлээ зөөргөө хөөрхөн унтаж байна да. Дараагийнхэн тэмцээн уралдаанд Амингоо дүүдээ амжилтын дэдийг хүсээрэж байна. 4-р үеийн хөөрхөн дүүнрийг маань хошуучлаад ихэр хоёр баатруудын маань гижил хоёр шавуухануудын маань хатан хандын Баттүр маань яста 40 талд инээд алдаа давхиж аванда. Төмнөөс төгөлдөр олноос онцгой ихэр хоёр баатруудын маань гижил хоёр шавуухануудын маань хорвоогийн хосгүй ихрээдийн маань алтан медалийн эзэн сэргэлэн джентльмен Батүр сингэн тал давхаад 1-р байранд ирлээ. Батүрдөө баяр хүргье. За 2-р байранд маань анх хоёрын амин хишиг маань ороод ирлээ. Эрчтэй хүчтэй игдүүтэй хөөрхөн оролцогч энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн говсгүй өргөмжлийг авсан их л мундаг оролцогч маань бол анх хоёрын амин хишиг байлаа да. Эрч хүчтэйгээр 2-р байранд хот инээгээд шил дараа шижгэн тал давхаад ороод ирлээ. За 3-р байранд маань Наранбаатар авахтай амин гүнж дуу маань орж ирж байна. Шинэ жилийн баярын дугаарт оролцсон шижгэнсэн хөөрхөн тамирчдаас маань олон хөөрхөн октод оролцсон бүгд л хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн алаг нүдэнд тармалцсан аав ээжийн амин хайрууд байлаа. Амин гүнж дуу маань мөн л маш гоё нүдтэй алаг нүдэнд тармалцсан авхаалт самбатай тамирчин байлаа. Алаг нүдтэй үзэгсэлэнд гүнжээр шалгарсан айда мундаг монголжингаа мис байлаа. За амин гүнж маань 3-р байранд орж ирлээ. За 4-р байранд маань Магсар жив авахтай Чамин Эрдэнэ дуу маань орж ирж байна. Олноос онцгой бусдаас буцгаа жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан оруулалтаа чигтэй янзын сайхан төрсөн хөөрхөн охин үзэгслэнгоо хөөрдөм хөөрхөн мисээр шалгарсан Чамин Эрдэнэ дуу маань шатлан үзүүлээд 4-р байранд тавхад ороод ирлээ. За айргийн 5-д ихэр хоёр баатруудын маань ижил хоёр шуухан маань хорвоогийн хосгүй хоёр ихрүүдийн маань хонгорхон хөөрхөн бяцхан оролцогч. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг гүнж ирээдүйн гоо бүсгүйгээр шалгарсан хатан хандын Бэлдэрмаа дуу маань ороод ирлээ. Айргийн 5-д ирлээ дээ. Алиа бяцхан ихэртэй ад жаргалын дэдийг хүсээрөөгөө дараагийнхын тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсээрөөё.
амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж байгаа алдрайхан хөрхөн дүүнрийн маань 3 дахь тэмцээн Азийн мөмлөг суглах тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүдээ хөрхөн дүүнэр маань их сэргэлэн, цаваа, азтай, авхаалчтай, хурдтай, хүчтэй оролцогчд байлаа. Эх орны маань 408 зогсоос хүрэлцэн гэрж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж байгаа. Алдрайхан хөрхөн дүүнэр маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд Азад гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр Азтай хиймэртэй тамирчил Азийнхаа бөмбөлгийг атхан да. За ингээд Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд Ганбаатар авагтай гийлэндээ маань авчиж байна. Хөөе энэ одоо Азад гэж үүнийг л хэлэх бол өшөө ямар хүүхдийг Азтай хүүхэд гэх вдээ. За ингээд төмнөөс төгөлдөр олноос онцгой мундаг Азийн бөмбөлгийг атгалаа да. Авхаалчтай сэргэлэн мис Ганбаатарын гийлэндүүдээ амьдралынхаа дуртандаа Азтай хиймэртэй амьдрахын үлжийтэй сайхан өрөөлийг өхөөрдөм хөөрхөн дүүдээ өөдөөд нүргэн дэвшүүдэж байна. За ингээд дараагийн 10 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд Аз, од гэж өдөр болгон тохиодгүй. Мэдээж Азтай, одтой, хиймэртэй хүүхдэл Азийнхаа бөмбөлгийг суглаж Азтангаар шалгарч байгаа. Манай нэвтрүүлэг 22 жилийн хугацаанд 100 Азтангууд маань тадарсан. Ингээд бүх хөөрхөн Азтангуудаа амьдралынхаа дуртандаа Азтай, одтой, хиймэрт явж эх орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулж Монгол улсынхаа нэрийг Олимпийн тэнгэрт мандуулсан одтой, хиймэртэй тамирчид болохын үлжээтэй сайхан өрөөлийг өөдөөд нөргөн дэвшүүлж байна. 10 тамирчдаас маань яста сэргэлэн тарсан Сэдгэр ахын сэтгэл татам царайлаг мисгэн алгнууд тармалсан авийн сэргэлэн охин ганд дүшиг авахтай гоо бэлэг дөө маань гараанаас гараад гялс гихч Азийнхаа бөмбөлгийг атгахчиж байна. Ястаа л Азад нь алгандаа гэсэн алгнуудын мис юм да. Ингээд хөөрхөн хоёр охинда амьдралынхаа дуртандаа Азтай, хиймэртэй явахын үлзээтэй сайхан өрөөлийг хөөрдөм хөөрхөн Азтангуудаа өөдөөд нөргөн дэвшүүлье. Уралдаж болохж азаа утсан ухаантай сэргэлэн цаваа төрсөн дүүнрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүдээ хөөрхөн дүүнэр маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авьяасдаг авхаалчтай тамирчид байлаа. За ингээд манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань эх орны маань 408 зогсоос хүрэлцэн гэрж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт цайтай эхлэж шинэ жилийн баярын дугаарт ба шижгээр амжилт гаргаж шидгийн шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа авьяасдаг тамирчдаа дуудъя. Энэ хөрхөн оролцогчдыг тамирын гэрэлт жаргал сайхны ирмөн олон хөөрхөн шилдэг бүжигчид шалгарсан байгаа. Шилдэг хөөрхөн бүжигчдээ баяр хүргье. Ингээд олон хөөрхөн шилдэг бүжигчдээс маань онц мундаг байсан хөөрхөн тамирчдыг маань хараарэ, үзээрэй. Хөөрхөн хүүхдүүд маань 10, 20, 30 жилийн дараа аав шиг ээжгээ болсон хань энэ хүү нэвтрүүлгээ үзээд инээд баяслаар бэлхэн байх болно. Хүндэт эцэг эхчүүдээ, телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхээ охиныхоо хөгжилтэй, хөөртэй, дурсгалтай энэ хүү сайхан мөчийг нь манай манцуутай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөхлүүлдээгээрэй. Олон жилийн дараа одтой, хиймэртэй хөөрхөн хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд инээд баяслаар бэлхэн байх болно шүү дээ. Нэвтрүүлгийн маань үе таалга нээлттэй байна. 8 сараас 11 сард манцуутай бяцхан тамирчтай манай нэвтрүүлэг өрн зарлж байгаа. За ингээд манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд байрлах My Little Pony гэдэг маш гоё тоглоомын төвөөс амжилттай болж байгаа. My Little Pony тоглоомын төв маань 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд байрладаг. За Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай агааржуулалт маш сайтай цэвэрхэн хүүхдийн 0-тай гаднаа машины зогсоол ихтэй мянган төрлийн тоглоомтой My Little Pony тоглоомын төв маань өдөр бүр 11 цагаас 20 цаг хүртэл таалга нээлттэй байна. Хүндэт эцэг эхчүүдээ та бүхэн хөөрхөн үрсээ My Little Pony тоглоомын төв ирж тоглоулаарэ. За ингээд энэ удаагийн дугаарт маань шинэ жилийн баярын тусгай дугаарт маань хүрэлцэн гэрсэн Хүслэн, Гэрэлт, Намуундарья, Бүтэнбаяр, Рамина, Ирмөн, Гийлэн, Цалгүүн, Инхлэн, Түр бэлэгт, Гэрэлт Ирээдүү, Уярал, Намингоо, Гоо бэлэг, Тэмүүжин, Эрхэс, Баттур, Балдрама, Чамин Эрдэнэ, Амин Хашиг, Амин Гунж гэсэн хөөрхөн бяцхан тамирчидаа хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөд шинэ жилийн баярын тусгай дугаараа өндөрлөж байна.
эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв Үүд хаалгаа нэгэд байна. 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн тохтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн нойлтой, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл Үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Шинэ жилийн баярын энэхэн дугаарт маш шижгээр амжилт гаргаж анд олон найзуудаа автораалын мөлхөө оролдоонда хошоожилж алтан медалаар ингрэмилж авраг ханхуу алдрыг авж байгаа болор очир авахтай цалгуун аврагда алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Цалгуунда баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй, хүчтэй, илдэвтэй, сэргэлэн оролцогч Базар садын Номон Дарья охин маань шинэ жилийн баярын энэхэн дугаарт маань шижгээр амжилт гаргаж алтан медалаар ингрэмилж байгаа аавын мундаг охин байна. Номон Дарья охинда баяр хүргэе. Ихэр хоёр баатруудын маань нэг, ижил хоёр шүүн хаануудын маань нэг, эрч хүчний хаан болсон энэ удаагийн дугаарын маань алтан медалийн эзэн авхаалчтай сэргэлэн тамирчин Хатан хаан давхтай Батар хүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Хоёр ихэр хөөрхөн тамирчны маань нэг хурдтай, хүчтэй оролцогч Хатан хаандын Балдирмаа охин маань хүрэл медалаар ингрэмилж байна. Хөөрхөн хоёр ихэртэй баяр хүргье. Хамгийн гоё нүдтэй, хамгийн их хөргөн оролцогч алаг нүдтэй монголжинго мис өргөмжлөлийг авж байгаа Наранбаатрын амин гүнжтэй бэлгийн гардуулж байна. Алаг нүдтэй монголжинго мистэй баяр хүргье. Үнэхээр хөөрхөн үзэгслэнгоо мис өргөмжлөлийг авж байгаа өхөөрдөн хөөрхөн оролцогч бэлгүүн авахтай инхлэн охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Хөөрхөн инхлэндээ баяр хүргье. Царайлаг, мираалаг, нуруудаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч өхөөрдөм хөөрхөн Батаа жентльмен сайхан залуугаар шалгарч байгаа ариун болдын эрхэстүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Царайлаг, мираалаг, нуруудаг, өхөөрдөм хөөрхөн оролцогч юндэнгөөгөө сайхан залуу алдрыг авч байгаа Тамирын гэрэлтдүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Юндэнгөөгөө сайхан залуудаа баяр хүргье. Олон хөөрхөн тамирчдаас маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогч өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мисээр шалгарч байгаа энх эрдэнэ амингаа охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Шинэ жилийн баярын энэхэн дугаарын маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цэрэт болох гоо охиноор шалгарч байгаа Жамбал авахтай Рамина охиндоо бэлгийн гардуулж байна. Дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших гоо охиндоо баяр хүргье. Хамгийн гоё нүдтэй, хамгийн их хөөрхөн оролцогч алаг нүдтэй царайлаг бяцхан мис охин тулга авахтай уяралтуудээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Алаг нүдэн мистэй баяр хүргье. Шинэ жилийн баярын энэхэн дугаарт маань шижгээр амжилт гаргаж үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарч байгаа Магсар жив авахтай Чамин Эрдэнэ охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаад дотоодоор аялаж нэр алдран цэрэт болох гоо охин алтан гэрлийн хөслөн охиндоо алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Алтан гэрлийн хөслөн гайхалтай хөөрхөн ганган мис гадаад дотоодоор аялаж нэр алдран цэрэт болох гоо охиндоо баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо охиноор шалгарч байгаа анх баяр авахтай амин хишиг охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Анх хоёрын амин хишиг баяр хүргье.
Азийн момлог атгачсан азтай алагнуудан, одтой алагнуудан, авраг сэргэлэн алагнуудан. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй, хүчтэй оролцогч Ганбаатрын Гилэн охиндоо Азийн момлогны тусгай шагналд алтан медалийг гардуулж байна. Азтай, одтой, хиймэртэй, азтай мистэй баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, үнэхээр хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуу алдрыг авж байгаа. Нэм гэрэл авахтай төр бэлэгтүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Үзэгслэн төгөлдөр ханхуудээ баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг бяцхан ханхуу ирээдүйн сайхан залуугаар шалгарч байгаа. Эрхэмсэг бяцхан оролцогч жаргал сайхны эрмэн хүүдээ бэлгэн гардуулж байна. Бэлэг медалийн хамт гардуулъя. Шилдгийн шилдэг бужигчин эрхэмсэг бяцхан ханхуу баяр хүргэе. Хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алагнуудын мисс Азийн момлог атгачсан азтай гүнж авхаалчтай сэргэлэн охин Гандушгийн гоо бэлэгдүүдээ Азийн момлогны тусгай шагналыг гардуулж байна. Азтай, одтой, хиймэртэй алагнуудын охиндоо баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, өхөөртөн хөөрхөн царайлаг бяцхан ханхуу алдрыг авж байгаа. Мөнх заяа авахтай гэрэлт ирээдүй хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Царайлаг бяцхан ханхуудээ баяр хүргье. Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань шинэ жилийн баярын дугаарт маань шижгэр амжилт гаргасан хамгийн жаахан, хамгийн хөөрхөн хайр булаан оролцогч өхөөртөм хөөрхөн царайдаг джентльменээр шалгарч байгаа Эрдэнэ заяа авахтай бүтэн баярлуудаа бэлгэн гардуулж байна. Хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн сэргэлэн хайр булаан оролцогчтой баяр хүргье. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэржээг эзэгнэж Түмэн одныхоо уухайн дунд ивэх ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнаа. Нэм баярын Тэмүүжин хүүдээ бэлгэн гардуулж байна. Сайн бүх болголтгой. Баяр хүргье Тэмүүжиндээ амжаал. Эрхэм хүндэт үзэгчдээ Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань шинэ жилийн баярын энхэн дугаар маань хүүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 408 загсаас ихтүүтэй хөөрхөн тамирчид маань хөрөлцөн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хаврсаар харуулсан сумшиг өнгөрөхөд алтраа жаахан дүндэр маань сурагчид болсон байна. 20 цоныг отоход хонгор жаахан дүндэр маань аюутан болцгаасан байна. Нэг л мэтгэд 30 намартай залгаж нэр алдрaan царайтсан залуус алцгаан эсгэрийн шүүг өгтөчн үдэг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэмтэй намтай залуу сайцгаана. Тэр цагт өнөр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй нэ далдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөөхрөн инээж баясгаах болно. Үлгээд багтдаг жаахан дунар маань том болсон ч өн хойчод Манцутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.